Цахим үзэгч та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлээ би томч Дүлгөөн цаг үе цахим улс төрийн тоймын ээлж дугаард тавтан байрлалаа. За нэслэгчлээ. Монголын 137 Улаанбаатар самхаг. Улаанбаатар самхаг бүхлөөний мэнд Монголын 137 Улаанбаатар самхагын шүүлээ. Монголын 137 Улаанбаатараас хөрөлтөд орсорой хөрөлт томсоо найзлагаалтай цагаан заваад автодортой дээр нэслэгч шаардлага Олон улсын иргэн нисхийн байгууллагын гишүүн орны хувиар Монгол улсын дээгүүрх агаарын замаар дамжин өнгөрч буй бүхий л нислэгийн аюулгүй байдлыг хангах нь засгийн газрын үүрэг. Харамсалтай нь нислэгийн замыг аюулгүй байлгах үүргийг агаарын навигацийн тоног төхөөрөмжийн шинжилэл хийгээд хүний нөөцийн хомсдол боомлж байна. Иргэн нисхийн тээврийн нүд чих болсон удирдлагын тоног төхөөрөмжийн шинжилэлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг засгийн газар гаргаж чадахгүй байгаа нь Монгол улсын агаарын замын эрэлтийг хязгаарлах эрсдэлтэй. Энэ бол далаад гарцгүй орны хувьд гашуун эрсдэл болно. 100 онгоц яг зэрэг нисэж явах тохиолдлуудыг тодорхой зүйл зарлалуудыг зөрчиж явж байгаа гэсэн. Аюулгүй ажиллагаанд зарцуулах юм үүрэг үлээсэн. Хүний амь настай шууд холбоотой стратегийн салбарын нэг бол иргэний нисхийн салбар. Энэ салбарт сүүлийн 10 жилийн туршид манай улсад нэгч шин нисгэгч бэлтгэгдсэнгүй. Зөвхөн энэ л мэдээлэл иргэний нисхийн салбарт ямар аюул нүүрлэж байгааг бүрэн илтгэнэ. Монгол улс 1989 онд олон улсын иргэний нисхийн тухай Чикагогийн конвенцэд нэгдэн орсноор олон улсын иргэний нисхийн байгууллага болох ИКАО-гийн гишүүн болж хэлэлцэн тохиролцогч улс болсон байдаг. Ингэснээр олон улсын байгууллагын стандарт зөвлөмж шаардлагыг дагаж мөрдөх үүргийг хүлээж байна. Энэ үүрэгт иргэний нисхийн ерөнхий газар нь нисхийн аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх, баталгаажуулах, олон улсын дүрм журам стандартыг мөрдүүлэх зэрэг багтдаг. Тиймээс иргэний нисхийн байгууллагын хамгийн гол үүрэг нь Монгол улсын дээгүүр дамжин өнгөрч байгаа болон бууж нисэж байгаа нислэгүүдийн аюулгүй байдлыг хангах явдлаа. Үүнийг олон улсын нисхийн байгууллагын нэрсэн томьёоллоор навигацийн үйлчилгээг гэнэ. Монгол улсын агаарын орон зайн замыг аюулгүй хэмээн итгэж ашигласныхаа төлөө тус улс орнууд навигацийн үйлчилгээний хураамж гэж төлөвлөдөг. Агаарын замын аюулгүй ажиллагааны төлөө төлж буй энэхүү навигацийн хураамжийг Монгол улсын засгийн газар төсвийн орлогод шууд татан төвлөрүүлж байна. Энэ нь олон улсын иргэний нисхийн байгууллага болох ИКАО-гийн дүрмийг ноцтой зөрчиж буй том алдаа. Нэгүгээр хэлбэл Монгол улс олон улсын иргэний нисхийн байгууллагын өмнө хүлээсэн гэрээгээ зөрчиж байна гэсэн үг ээ. Угтаа навигацийн хураамж нь агаарын замын аюулгүй ажиллагааг хянах зардал нөхөн зарцуулагдах учиртай. Дүрмийн дагуу навигацийн хураамжийг зарцуулж чадахгүй байгаа манай улс агаарын орон зайн итгэлээ дэлхийн өмнө алдахад ойрхон тулж ирээд байна. Монгол улс дээгүүр дамжин өнгөрөх энэ агаарын хөлгүүдийн тоо 2019 онд бол дээд зэгтээ хүрч өдөрт 400-аас 450 онгоц Монгол улсаар дамжин өнгөрдөг болсон. Ингээд 450 онгоц өдөрт нисдэг болсноороо Монгол одоо агаарын навигацийн хураамж нь тухайн үед нэг 300-аас 400 тэрбум төгрөгийн жилдээ хураамж цуглуулжсэн. Тэгэхээр манай Монгол улсын хувьд бол энэ агаарын навигац үйлчилгээний орлогыг тодорхой одоо хувийг төсвийн тухай хуулиар жил бүр одоо улсын төсөв төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. За энэ нь өөрөө бас энэ яг нэгдэн орсон конвенцийн бас тодорхой зүйл зарлалуудыг зөрчиж явж байгаа гэсэн үг. За 1989 онд энэ Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын иргэний нисхийн байгууллагт нэгдэж орсноороо бид нар ямар үүрэг хүлээсэн бэ гэхээр тухайн одоо агаарын навигацийн үйлчилгээнд тавигдж байгаа дүрмийн шаардлагыг тухайн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудаа ягштал мөрдүүлээ. Энэ аюулгүй ажиллагааг хангаж үйлчилгээ үзүүлснийхаа хөлс буюу агаарын навигацийн хураамжийг тухайн салбарынх нь аюулгүй ажиллагаанд зарцуулах юм одоо үүрэг хүлээсэн байна. Иргэний нисхийн тухай хуулийн зорилго. Хуулийн 1.1 энэ хуулийн зорилго нь Монгол улсын нутаг дэвсгэр агаарын зайд иргэний агаарын хөлгөөр нисдэг үйлдэх нисхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2-2 Монгол улсын олон улсын гэрээнд энэ хууль зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэжээ. Хүн төрөлхтний эвлэлд нь нэгдсэн цорын ганц зам бол агаарын зам. Агаар мандалд нэг нэгнээ хүндэтгнэ гэсэн энхийн гэрээний өмнө Монгол улс үүрэг хүлээж байна. Энэ үүргийг ерөнхий сайд Зандарчдар танд цаг үе цахим улс төрийн тойм сануулж байна.
Орос Украины дайнтай нөхцөл байдлаас улбалаад манай дээгүүр дамжин өнгөрөх агаарын нийслэг 2 дахин буурсан ч дэлхийн засаглалын шилжилт нэгэнтээ тогтож цэгцэрсний дараа хэд дахин их ачаалал өрөх урьдчилсан тооцооллыг салбарын шинжээчид гаргадвэ. Аз Европыг холбох агаарын хамгийн дөт зам бол Монголын агаарын зам. Энэ тохиолдолд бид боломжийг алдахгүй ашиглах, нисэх орон зайд өөрийн гэсэн байр суурийг баталгаажуулах нь стратегийн хувьд чухал хэрэгцээ байх учиртай. Олон улсын иргэний засгийн байгууллагаас 2050 он гэхэд 12 тэрбум хүн агаарын тээврээр үйлчлүүлнэ гэсэн ийм судалгаа байгаа. За энэ нь бол одоогийн нисч үйлчлүүлж байгаа хүмүүсийн тооноос даруй 4 дахин олон хүмүүс үйлчлүүлэхээр ийм төлөвтэй байна. Тэгэхээр энэ бас өсөлтийн ихэнх хувь нь Аз намхан бүсэд буюу манай энэ бүсэд үүсгэр байгаа. Тэгэхээр энэ их өсөлтийг бид нар даавч гарахын тулд бас Монгол улсын хувьд өөрсдийнхөө бэлтгэх шаардлагатай байгаа. За Монгол улсын хувьд бол агаарын зай бол хамгийн чухал. Аз намхан бүс одоо Хойд Америк руу нисэх хамгийн дөт зам. За бид нар бол цаашдаа энэ агаарын навигац үйлчлэгээний орлогыг ер нь бол энэ салбарын өөрийнх нь дэд бүтц болсон хүчний одоо нөөц бэлтгэх тийм ээ. За мөн одоо энэ өсөн нэмэгдэж байгаа энэ агаарын урсгалд одоо бэлэн байх асуудлаар бид нар энэ зайлшгүй хөрөнгө оруулалтыг бол одоо оруулах зайлшгүй шаардлагатай. Яг тухайн агаарын хөлөг суугаа явж байгаа зорчигчийн хувьд бол тухайн агаарын хөлгийн дарга болон үйлчлэгч нар аюулгүй байдлыг хангаж явдаг. Гэтэл агаарт бол одоо 20-30 онгоц, заримдаа 100 онгоц яг зэрэг нисэж явах тохиолдол байдаг. Тэр бүгдийг яг энэ нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвөөс удирдах аюулгүйгээр нислэгүүлдэг энэ боломжийг хангаж ажилладаг газар. Иргэний нисхийн салбарын хамгийн чухал үйлчилгээ навигацийн үйлчилгээ гэдгийг дээр тодруулсан. Навигац гэдэг бол нисэх бүрэлдэхүүний нүд чих хараа. Энэ хараа үгүй бол Монгол улс агаарын орон зайд сохорсноос ялгаагүй. Тиймээс л агаарын үйлчилгээ нь цогц төлөвлөлт, цогц бэлэн байдлыг салбараас шаарддаг дүрмтэй. Иргэний нисхийн ерөнхий газар түүний харьяа нэгжүүдэд өнөөдрийн байдлаар 2000 орчим мэргэжилтэн ажиллаж байна. Тэдгээрийн 650 гаруй мэргэжилтэн нарийн мэргэжлийн, навигацийн чиглэлийн оператор, нислэгийн зохицуулагчид байгаа юм. Харин навигацийн хураамжийн нийт орлогын 60 орчим хувийг зөвхөн цалин, нийгмийн хангамжид зориулсан зардалд зарцуулж байгаа бол үүний цаана агаарын орон зайн, нислэгийн зам, байршлыг нарийн тогтоож байдаг техник тоног төхөөрөмжийн шинжилэлт хэдий хэрийн зардал төсөвлөж байна вэ гэдэг эргэлзээтэй. Чүмэ ажилтан мэргэжлүүдийг цалин олгож байгаа иргэний нисхийн ерөнхий газар тоног төхөөрөмжүүдэд шинжлэх хөрөнгө оруулалтын зардлаа навигацийн хураамжаасаа зарцуулах боломжийг засгийн газар олгохгүй байгаа нь олон улсад шившгээ тарих үйлдэл юм а. Өнөөдрийн байдлаар 650 орчим техник тоног төхөөрөмжийг иргэний нисхийн ерөнхий газар 24 цагаар ажиллуулж байна. Навигацийн үйлчилгээ үзүүлэхийн тулд тухайн агаарын хөлөгтэй холбогдох, холбоогоор ярих, хөлгийг удирдан чиглүүлэх үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмжүүд хэдийнэ илэгдэлд орж зарим төхөөрөмжийг олон улсын иргэний нисхийн байгууллагын шаардлагад нийцсэн орчин үеийн техникээр халах хэрэгцээ шаардлагууд тавигдсаар байхад манай улс дамжин өнгөрөх бууж нисэх үйлчилгээний аюулгүй байдлыг сахиулах дэд бүтцийн шинжилгээг сүүлийн 10 гаруй жилд огт хийж чадахгүй байсаар онгоц сунуул хин гэрт даргын хүүхдээр тэнгэрт золиг өрөх вэ гэдгийг засгийн газраас асууя. Иргэний нисхийн салбараар эгэл ардын хүүхдүүдээс илүү хурган дарга нарын бэлчрууд үйлчлүүлдэг гэдгийг ч сануулах нь илүү цус. Далаад гарцгүй орны хувьд аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд агаарын орон зайн замаа стратегийн түвшинд авч үзэх хэрэгтэй болно. Нисчил байдаг орон зай мэтээр сэтгэх нь энэ салбарын төдийгүй Монгол улсын 3 дахь хурш орнуудтай ойлголцох харилцаанд ч сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэх аргагүй. 100 онгоц яг зэрэг нисэж явах тохиолдол байдаг. Тодорхой зүйл заалтуудыг зөрчиж явж байгаа гэсэн үг. Аюулгүй ажиллагаанд зарцуулах юм одоо үүрэг үлээсэн. Одоо агаарын тээврээ, иргэний агаарын тээврээ хөгжүүлэхэд бол улсын төсвөөс бас хөгжүүлдэг улс орнууд ихэнх улс орнууд гэж явдаг. Одоо хамгийн сүүлийн жишээ тав хүн бас Солонгосыг харж байгаа бах тий. Одоо Инчон нисгүүдлийг бол нэлээд өндөр өртөг улсаас ус дэмжиж ингэж ажиллаж байна. За дээр нь одоо сүүлийн үед бол Казахстан яг энэ чиглэлд нэлээд ажиллаж байна. За одоо Монгол улсыг тойрч нисэж байгаа нислэгүүд ихэнх нь Казахстан дээр нэмж хөнгөрч байна. За тэд нар яг энэ чиглэлээр бас нэлээд ажилласан нөхдөд энэ нэмэгдэж байгаа урсгалыг аваад ингээд аюулгүй ажиллагааг хангаа явж байгаа. Ер нь бол одоо өнгөрсөн одоо 10 жилийн хугацаанд бол агаарын навигац үйлчилгээний орлогоос тодорхой одоо орлогыг тийм хураамжаас авсан байдаг. За энэ нь бол нэг улсын төсвийн тухай хуулиар улсад тушаасан мөнгө маань өнөөдөр бол бас 1 их 80 гаруй төгрөгийг бид нар улсын төсөвд одоо тушаачаад байгаа. За бид нар яг энэ одоо агаарын навигац үйлчилгээний олсон хураамжаа бид нар хэрвээ одоо энэ салбартаа зарцуулсан бол бид нар өнөөдөр
яг энэ салбарын одоо энэ хөрөнгө оруулалт тийм дэд бүтцийг одоо энэ яг ийм эрсдэлтэй нөхцөл байдалд бол тулж очихгүй байсан гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл тухайн цаг үед нь жилдээ төсөвдөө бид нэр агарын навигц үйлчилгээний орлогоос тодорхой нэг тоног төхөөрөмжийг, тодорхой нэг дэд бүтцийг, тодорхой нэг нис буудлыг санхүүжүүлээд явсан бол өнөөдөр бид нэр олон улсын одоо 2-3 нис буудалтай болцсон тийм ээ. За яг энэ одоо энэ салбарынхаа аюулгүй байдлыг бүрэн хангацсан ийм хэмжээнд болов байх байсан. За харамсалтай нь одоо энэ орлогыг бас улсын төсөв тодорхой хувийг нь төлрүүлдэг болсноор бид нэр хангалттай шаардлагатай байгаа хөрөнгө оруулалт одоо шийдвэрлэж чадахгүй байна. Агарын орон зай нэг талаар инхийг зөгнөж, нөгөө талаар аюулгүй байдлын баталгаа болж буйг дайны нөхцөл байдлууд улам баттгсаар байна. Дэлхийн засаглал буурай сэлгэн шилгээж буй. Энэ хооронд харин бид ирээдүйд өсөлттэй байх нислэгийн орон зайд өөрийн байр суурь давуу талыг батгаж чадах уу, эс чадах уу гэдэг Монгол Улсын их хурлаас шууд шалтгаалсан шийдвэр авах болно. Зөв энэ олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шийдвэр гаргахыг улсын их хурлаас салбарынхан хүсч буй явдал. Эс бөгөөс хідэн даргынхаа хүүхдүүдийг агаараас дүүжилж алаад аюултай улс орны тоонд нэрээ мөнхлөхөл зам үлдэж байна. Нислэгийнхээ нүд чих харааг бөглөчгөөд төсвөө хэмнэх шаардлагатай гэд муухарлаад суух нь өөрөө ухаалаг бус мунхаг төрийн бүтэц рүү халтрах дээсэн дөрөө гэдгийг засгийн газар танхимаараа тунгаах хэрэгтэй болно. Эс бөгөөс танхимын өмнөөс улсын хурл хуулиар хүлээсэн нийт улсын ашиг сонирхлыг эрхэмлэх тангахтаа үнэн ч ажилламаар байна. Дэлхийн хөгжлийг Монголын өнцгөөс харах бэлгийн миллиметр байх стратегийн шаардлага Монгол Улсын засгийн газар ерөнхий сайд зандарчдар тань тавигдаж байна. Манай улсын дээгүүр дамжин өнгөрч байгаа хийгээд бууж нисж байгаа нислэгүүд өөрсдийн аюулгүй байдал зориулан хураалгаж байгаа навигацийн хураамжийг төсвийн орлогод төвлөрүүлэх олон улсын гэрээний залт байхгүй. Хэрвээ үүнийг олон улсын иргэний засгийн экологийн байгууллага мэдэх аваас Монгол улсын агарын орон зайг эрсдэлтэй үнэлгээд оруулаад тогтохгүй, бид энэ орон зайгаа бусдад алдах эрсдэл аюул тулж байгааг ерөнхий сайд зандарчдар та мэдсэн үү? Цаг үе цахим улс төрийн тойм энэ удаад навигацийн хураамжийг төсвийн орлогод төвлөрүүлж байгаа олон улсын гэрээний зөрчлийн талаар та бүхэн тойм бэлтгэн хүргэлээ анхаарлаа хандуулсанд баярлалаа.